Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах телевизийн тулах тав студ Монголын хараг үжидийн үндэсний холбоо үзүүлж байна. Итгэл даах их үйлсийн эзэд. Монголын хараг үжидийн үндэсний холбооноос гишүүдийнхээ эрх ашигыг хамгаалж, нийгмийн харилцаанд оролцоход дэмжлэг тусалцаа үзүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ирсэн юм а. Тэргээр ажлуудын нэг бол харааны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байдаг. Хараагүй иргэдийн хувьд ажил мэргэжлээ сонгож хөдөлмөр эрхлэх нь хязгаарлагдмал. Хүссэн мэргэжлээ шууд сонгоход бэрхшээлтэй байдаг ч Монголын хараг үжидийн үндэсний холбооноос хараагүй иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлийн чиг хандлага, ажлын байртай болоход нь идэвхтэй дэмжиж, үйл ажиллагааныхаа гол чиглэл болгож ирсэн гэдгийг хүн бүхэн мэдхүлээ. Бидний зүгээс хараагүй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжтой тэр ажлын байруудыг бий болгох энэ тал дээр бол сүүлийн үед нэлээд санаачлагтай ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бид нар 2005 оноос хараагүй иргэдийн дунд массажистийн хөдөлмөрийг бий болгох, массажийн чиглэлээр ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бид нар бол амжилттай ажиллаж эхэлсэн. 2005 оноос харааны бэрхшээлтэй хүмүүст анхлан барай заслын сургалтыг явуулж эхэлснээр 2015 онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжиж, эмчилгээний барай заслын 2 жилийн хугацаатай анги нээж, мэргэжлийн барай засалч массажист бэлтгэснээр 2005 оноос хойш 12 жилийн хугацаанд 300 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүсийг сургаж, 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж ирсэн байна. Ер нь Монголын нийгэмд бол хараагүй хүмүүс барайц сайн хийдэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг мэддэг болсон. За эдгээр хүмүүсийн маань 200 гаруй хүн ямар нэгэн барайцлагын чиглэлээр ажиллаж байна. За эдгээр хүмүүсийн маань дийлэнх нь Best массаж сүлжээ гэж манай хараагүй хүмүүсийн массажийн сүлжээ байгуулга байдаг. Энэ сүлжээнд ажиллаж байгаа. За энэ Best массаж сүлжээ бол хувь барайцлагчид өөрсдөө манай сүлжээний журманд үйл ажиллагаа нийцүүлээд ингээд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ ихэнх барайцлын төвүүд маань ерөнхийдөө туризм байранд үйл ажиллагаа явуулдаг. За бидний нэг хүндрэлтэй тал бол бас энэ байдаг. Хоошдоо бол ер нь өөрийн гэсэн байранд үйл ажиллагаа явуулах юм бол их амжилттай ажиллах боломж харагдаад байгаа. Монголын хараг үжидийн үндэсний холбооны дэргэдийнх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон талт мэргэжлэр хараагүй иргэдэд сургах орчин цагийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжсэн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн анхааран ажиллаж байна. 2017 оноос эхлэн Монголын хараагүй үжидийн үндэсний холбооноос хараагүй иргэдэд шинэ ажлын байр бий болгох зорилгоор Солонгосын Шилем хараагүй үжидийн байгууллагатай хамтран Койка олон улсын байгууллагын санхүүжилт дэмжлэгтэйгээр харааны бэрхшээлтэй мэргэжсэн бариста бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. За энэ төслийн хүрээнд бол бид нар харааны бэрхшээлтэй иргэдийг копи бэлтгэгч буюу бариста гэсэн мэргэжил олгох энэ 4 сарын сургалтыг бол явуулж эхлээд за бид нар 4 сарын 17-наас эхний сургалтаа 6 харааны бэрхшээлтэй хүнийг хамруулж эхэлсэн бол за мөн 9 сарын 28-наас эхлээд 2 дахь ээлжийн сургалтыг эхлүүлээд явж байна. За энэ сургалтын явц байдлыг харахад бас харааны бэрхшээлтэй хүмүүс энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой юм байна. Манайхан бол маш сайн сурсан нийгэмд энэ чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэхэд ердөөсөө асуудал байхгүй байна гэдэг маань харагдсан. Тэгэхээр бид нар энэ төслөө цаашид улам бүр амжилттай хэрэгжүүлж дараагийнхаа хараагүй хүмүүсийг энэ чиглэлээр мэргэжилтэй болгохоор ажиллаж байна. Шилем харааны бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв нь 2008 онд дэлхийд анхны эмэгтэй хараагүйчүүдэд баристагийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар 122 хүн бариста болсон бөгөөд эдгээр харааны бэрхшээлтэй иргэдээс 36% нь дээрх баристагийн мэргэжлэр хөдөлмөр эрхэлж байна. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад кофеморын чиглэлээр 6 төв нээснээр бариста мэргэжлэр ажиллаж байгаа хараагүй иргэд ажлын байртай болсон нь энэхүү төсөл өндөр үр дүнтэй байгаа нь эндээс харагдаж байгаа билээ. Тэгээд ч дээрх төсөл Монгол хэрэгжиж эхэлснээр манай улсын харааны бэрхшээлтэй хараагүй хүмүүс сургалтанд идэвхтэй хамрагдаг мэргэжил эзэмшиж ажлын байртай болох ажлын байраар хангагдах боломж бүрдэж байна. Хөгжиж байгаа соёлын нэг хэсэг бол кофений соёл байгаа учраас бариста гэдэг мэргэжил яг хөгжиж байгаа шатна гэсэн үг. Тэгэд энэ сургалтын өрөөг Койка гэдэг олон улсын байгууллага болон Шилем гэдэг Солонгосын харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчлдэг байгууллага. Тэгээд Монголын хараагчдын холбоо гэсэн 3 байгууллага хамтраад энэ сургалтыг явуулж байгаа. Шилем гэдэг байгууллагын туршлагаар бол харааны бэрхшээлтэй хүмүүс баристагийн мэргэжлэр ажиллаад кофе шоп ажилуулах бүрэн боломжтой байна гэсэн туршлага бол байгаа. 8 жил ажилласан туршлага. Тэгээд 2009 онд кафе морыг Шилем байгууллагаас нээгээд
2008 онд сургалтыг эхлээд 2009 онд Кафе Морыг нээсэн байгаа. Тэгээ Кафе Морыг нээгээд 6 салбар байсан. Одоогоор яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. 5 салбарын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ Кафе Мор ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Кафе Мор зөвхөн менежер нь энгийн хүн байна. Бусад бүх хүмүүс яг харааны бэрхшээлтэй хүмүүс ажилладаг. Тэр харааны бэрхшээлтэй хүмүүс хийж байгааг хараад эднэр бол манай ажилчдаас хурдан юм байна гэж би ер нь анзаарсан ба. Нэг аяах кофег 41 секундэд гаргаж өгөх хэмжээний хурдтай хийж байгаа гэсэн. Кофений түүх болон кофений соёлын талаар болохоор манай оюутнууд өнгөрсөн 4 сарын хугацаанд юу сурсан. Бас манай оюутнууд өөрсдөө танд кофе хийж үзүүлнэ. Ямар төрлийн кофе яаж хийж сурсан бэ гэдэг талаараа ер нь танилцуулах юм. Хөтөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа, сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс, хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болгон сэдвт эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх өгөөлөл сонгон шалгаруулж байгаа тул эрдэмтэн судлаач оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний өгүүллийг 2017 оны 9-р сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахим хаягаар хүлээн авах ба сонгон шалгаруулалтад тэнцсэн өгүүллийг 2017 оны 10-р сарын 12-ны өдөр хэлэлцэн шалгаруулна. Шалгаруулалтын дунд нийт 8 өгүүлэл шалгарах ба дараах шагналын сантай байна. Мөн нийт ирүүлсэн өгүүллийн хураангыг хурлын эмхэтгэд нийтлүүлж телевизийн богино хэмжээний нэвтрүүлэг болгон нийгэм олон нийтийн хүртээл болгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 9914 ТГ583 9915 8773-аас. Энд нь 80 өгүүлсэн хийж байна. Аягныхаа. Хэмжээ байгаа шүү, усан хэмжээ. Усан хэмжээ энэ экспрессаа гарч байгаа шүү дээ. Нэг single shot, хоёр болохоор double shot болчихж байгаа. Тэр single shot-оор гарах бол усан хэмжээ арай бага хийж өгнө гэсэн. Арай бага аяганда. Яг энэ single-ээр double-аар шалтгаалаад. Одоо энэгээ ийшээгээр. Одоо усан дээрээ экспрессаа хийхээр юу болно гэлээ? Американ бол гэсэн шүү дээ. За гээгээр. Аягаа хийчих экспресс. Нэг аяг руу хийчих. Одоо энэ устдаа ажиллагаа хийгээр тонгоолгоод бүр тонгоолгоод за цааш таваарай. За энийг хийгээрэй. Жогч нөгөө хөөсөн крем байгаас алтан шаргалт. Одоо ингээд Америкт овчиж. Бэлэн боллоо. Одоо чи манай бас хараагуучдын үндэсний холбооны санаачлагаар энэ одоо кофе шопыг ажилуулах харааны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг кофе шопод ажиллах энэ чиглэлийн мэргэжлийг бэлтгэхтэй бол бас одоо бид нэр хамтарч эднэртэй ажиллаж байна. Тэгээ энэ хүрээндээ өнөөдөр энэ бэлтгэсэн одоо олон улсын солонгосын шулуун байгууллагатай хамтарч бэлтгэсэн хүмүүсийн хүрээнд ихний байдлаар бас бүтээгдэхүүнийхээ дээжийг бусад хүмүүст одоо амтлуулахын ажиллагааг бол манай яамнаас өнөөдөр эхлээд хийж байна. За цаашдаа бидний гол зорилго бол ерөнхийдөө энэ кофе шопыг хөгжлийн бэрхшээлтэй ирээд харааны бэрхшээлтэй ирээд ажилласан энэ кофе шопыг төрийн байгууллагуудад одоо бас ажлын байрыг бий болгож өгч ажилуулахтай бол цаашдаа анхаарч хамтарч ажиллах ийм зорилготой байгаа. Хараагүй хүмүүс юу хийж чадах вэ, юу хийх вэ гэдгийг маань энэ сургалтаар ингээ үзүүлэх байгаамаа. Одоо ингээ хойно харагдаж байгаа. Ингээд кофе болон жууснуудыг хийж байна. Монголд бол ер нь кофений соёл маань хөгжөөд айгүй хөгжиж байна. Тэгээд ажлын байр бол олдноо. За энэ төсөл бол 2016 оноос бэлтгэл ажил эхлээд 2017 оны 4-р сараас эхэлсэн. Ерөнхийдөө сургалтын үйл ажиллагаа бол 2 жилийн хугацаанд явагдаж байна. Эхний сургалтанд нийт 6 хүн хамрагдаж сургалт дуусах шатандаа явж байна. Дараагийн 2 дахь шатны сургалтанд 7 хүн суралцах юм а. Тэгээд 2017 онд багтаагаад энэ удаагийн баристагийн сургалтын дадлагын үйл ажиллагаа үндсэндээ өндөрлөнө. Дараагийн ээлжийн төслийн сургалтандаа нийлээд 24 хүнийг энэ чиглэлээр мэргэшүүлэх зорилготой
ажиллана гэж бодож байгаа. Эх жилээс сургалтанд хамрагдсан хүмүүсээ ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавьж анхаарч ажиллах зэргээр залуучуудын мөрөөдөл зорилгыг бодит болгох нь бидний хэрэгжүүлж байгаа төслийн гол зорилго юм а. Дараагийн шинэ ажлын байрыг танилцуулах бий болох зорилгоор бид нар энэ копи бариста бэлтгэх сургалт гэдэг шинэ сургалтыг бол хараг хүмүүс зориулж хийж эхэлсэн. За энэ арга хэмжээг маань бид нар Солонгосын Шилом хараагүйчдийн байгууллагатай хамтраад тэгээ Койкогоос санхүүжилт аваад энэ копи бариста бэлтгэх сургалтыг явуулж байгаа. За энэ сургалт маань яагаад явуулах болсон бэ гэхээр өнөөдөр дэлхийн олон орнд хараг хүмүүс, гэхдээ харааны бэрхшээлтэй хүмүүс маань яг энэ кофе шопыг бол ажилуулж байна. Багш бариста болоод тэгээд кофе шопыг ажилуулаад зах зээл дээр гараад маш амжилттай явдаг. Бидний хамтраад байгаа Шилом байгуулагч гэсэн яг ийм сургалттай кофе шоптой. Тийм учраас бидний энэ үйл ажиллагааг Монголд оруулж ирсэн. За тэгээд манай энэ эхний ээлжийн сургалт маань 6 он суралцсан. За 4 сарын хугацаанд төрөл бүрийн кофег бас төрөл бүрийн амтад ундаа жуусуудыг маш олон төрлөөр нь бэлтгэдэг тийм мэрэгжлийн баристанууд бол бэлтгэгдэж байгаа. За тэгээ энэ 8 сард бид нар анхныхаа төгсөлтийг хийн. Тэгээ өнөөдөр манай энэ сургалтанд сурсан хүмүүс маань өөрсдийнхөө сурж мэдсэн зүйлийг хамгийн түрүү биднийг дэмжиж ажилладаг хөдөлмөр нийгэм хамгааллынхаа яамны хамт олондоо амтлуулж бас ур чадраа үзүүлэе гэж бодсон. Нийгмийн доктортой хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн халамжийг хангах зорилгоор Койко буюу Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага санаачлаг гарган ажиллаж байна. Энэ удаад Солонгосын төрийн бас байгууллага болох Шиломтой хамтран Койко Монгол улсын харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бариста кофе хийх ажлын байрыг хангах төслийг хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна. Бүгд найрамдах Солонгос улсад олон жилийн турш харааны бэрхшээлтэй иргэдийг бариста мэргэжлээр мэргэшүүлэн сургаж ажлын байртай болгох нь энэ сургалтын гол зорилго юм. Тэгээд чи баристагийн сургалтын 1-р ээлжийн залуус амжилттай сурч 2-р ээлж 16-7 хоногийн турш амжилттай явагдана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Төслийн зохицуулагч Петр Ли багш маань гардуулж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болгон сэдвт эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх өгөөлөл сонгон шалгаруулж байгаа тул эрдэмтэн судлаач оюутан залуус та бүхнийг оролцохыг урьж байна. Эрдэм шинжилгээний өгүүллийг 2017 оны 9-р сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл цахим хаягаар хүлээн авах ба сонгон шалгаруулалтад тэнцсэн өгүүллийг 2017 оны 10-р сарын 12-ны өдөр хэлэлцэн шалгаруулна. Шалгаруулалтын дунд нийт 8 өгүүлэл шалгарах ба дараах шагналын сантай байна. Мөн нийт ирүүлсэн өгүүллийн хураангыг хурлын эмхэтгэд нийтлүүлж телевизийн богино хэмжээний нэвтрүүлэг болгон нийгэм олон нийтийн хүртээл болгон дэлгэрэнгүй мэдээллийг 9914 ТГ583 9915 8773-аас бариста кофе баристагийн сургалт 4 сар явагдаад төгслөө. Нийтдээ 6 оюутантай төгслөө. Энэ маань Солонгост хамгийн анх харааны бэрхшээлтэй иргэдэд хамгийн анх дэлхийд анх удаа хийжсэн бол Монголд анх удаа дэлхийд 2 дахь удаа гэдгээр илүү болж ирж байна. Тэгээ бид нар энэ сургалтанд юу сурах гэхээр бусад энгийн баристануудыг бодоход маш их дадлаг хийж ягаад тэгээд төгсөж байгаа болохоор 4 сарын турш яг практик дээр маш удаан ажилласан. Тэгээд багш нартаа маш их баярлалаа. Бусад энэ төслийнхаа хүмүүстээ маш их баярлалаа гэж та. Баристагийн мэргэжил олгох, ажлын байр бий болгох төслийн сургалтыг амжилттай төгсөж байгааг онцлон энэхүү гэрчлэгээ олгож байна. 2017 оны 8 сарын 25 Шилом төвийн захирал Ким Миг Йонг Монголын хараа зүйн үндэсний холбооны ерөнхийлөгч гэрэл Шилом төвийн бэлгийг Ким Гянэ гардуулж өгнө.
Энэ төслийн зорилго бол хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань засгийн газрын халамжийн тэтгэлэг, халамжийн хөтөлбөрийг хүлээхгүйгээр өөрөө бие даан хөдөлмөрлөх, эдийн засгийн хувьд чадвартай болох зорилгыг агуулж байгаа. Энэ төслийн бас нэг гол зүйл бол 2018 онд энэхүү баристагийн сургалтанд хамрагдсан харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажилуулах кофе шопыг нээх явдал юм а. Энэ төслийг хэрэгжүүлснээр харааны бэрхшээлтэй хүмүүс ажлын байртай болох, нийгэмд өөрсдийн байр суурьтай болох гээд олон дэвшил бий болдог гэдгийг Монгол Улсын засгийн газар нааштайгаар хүлээн авч боломжийг бий болгосоо гэж итгэж хүлээж байна. Баярлалаа. Харааны бэрхшээлтэй оюутан залуучууд маань, иргэд маань өнөөдөр төрөл бүрийн чиглэлээр ихтэй сургуульд суралцж мэргэжил эзэмшиж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг эзэмсэн мэргэжлийнхаа дагуу бусад төрийн байгууллага, бүс компаниудад ажилд орох тэр боломжийг бий болгох тал дээр хараагүйчдийн үндэсний холбоо анхаарч ажиллаж байна. За энэ хүрээн дээр жишээлх юм бол наашта бас зарим нэг ажлууд хийгдэж байна. Жишээлх юм бол манай Сүсийн уртын дуулаачийн ангийн оюутан Бачимэг маань өөрөөр хэлэх юм бол сургууль зуныхаа амралтаар энэ чиглэлээр бусад компанид дадлага хийж ажилламаар байна гэсэн хүсэл тавьсан. Бид нар энэ хүсэлтийг хүлээж аваад Жинкатур 13 дугаар 100 компанид манай Бачимгийг дадлага хийлгээч гэж хүсэл тавиад ингээ ажиллаж эхэлсэн байгаа. За үүнээс харахад бол бас харааны бэрхшээлтэй хүмүүс бусад хүмүүсийн дунд орж эзэмсэн мэргэжлэр ажиллах бүрэн боломжтой гэдэг нь бол харагдаж байна. Би 6 сарын 17-нд эндэрсэн байгаа. 6 сарын 10-нд холбооныхоо Монголын хараагүйчдийн үндэсний холбоонд өөрийнхөө ажиллах хүсэлтийг өгсөн. Манай холбооныхан бол маш сайхан дуртай хүлээж аваад цаашаа ингээд манай 13 дугаар 100 цогцлборлоо бичиг явуулсан байгаа. Ингэснээр манай цогцлборынхан манай ажлынхан миний хүсэлтийг маш хурдан хүлээж авч 7 хоногийн дотор миний энэхүү асуудлыг шийдэж өгсөн. Сайн байцгаана уу? Та бүхэн сайн явж сайхан аялцгааж байна уу? Жинкатур бүрээ компани 13 дугаар 100 цогцлборт та бүхэн тавтай сайхан морилж байгаа гэдэгт итгэж байна. Монгол ардын үндэсний морин хуур хөгжим, Монгол ардын уртын дуугаар та бүхэнд мэдчилгээ төвшүүлж байна. Залуу уртын дууч Батчимгийг өрн залж байна. Монгол ардын уртын дуу нарийн сайхан гээ. Тэгэл манай үйлчилгээний ажилчид галтгооных ингээд ерөөсөө манай хамт олон надад маш их тусалж, маш их урам зориг өгдөг. Тэгээд ажлын хамт олон бас их баярлалаа гэж хэлмээр байна. Манай байгууллага бас нийгмийн өмнө хөлөөс хариуцлага гэж байдаг учраас тэр хариуцлагаа ухамсарлаж харааны бэрхшээлтэй энэ охиныг авч ажиллуулж байгаа. Тэгээ ажиллах хугацаанд бол ерөөсөө маш тийм мэрэгжилтэй их дуртай бас их мэргэжлээ их чадамгаа эзэмшиж байгаа ийм сайхан ирээдүйтэй дуучин болох ийм байдал харагдаж байгаа учраас манай байгууллага ер нь цаашаа хамтарч ажиллахад татгалзах зүйл вэ гэсэн ийм байдалтай энэ хараагүйчүүдийн үндэсний холбоотой бас хамтарч ажиллая гэсэн ийм цаашдын бас тийм зорилго байгаа. Хамт олон маань ч гэсэн энд ажиллаж байгаа хамт олон ч гэсэн миний зүгээс ч гэсэн бол ер нь их дэмжиж их бас их сэтгэл өндөртэй бас ирэх жил бас дахин гэрээ хийж ирж ажиллаарай гэсэн тийм хандлага тийм юутай яриатай байгаа. 16-аас 17 оны хичээлийн жилд бас нэг шинэ мэргэжлэр оюутнуудыг сургаж байгаа. Энэ нь юу вэ гэвэл хүртээмж технологийн мэргэжилтэн гэж ийм мэргэжил байгаа. Энэ нь болохоор хараагүй хүмүүсийн хэрэгэлдэг
одоо тийм онцлогтой тусгай одоо технологиудыг сурах, эзэмших. За тэр эзэмшсэн одоо технологиудаа бусд хараагүй хүмүүс заах ийм чадвартай хүмүүс байгаа. За мэдээж компьютерийн энгийн хэрэглээний одоо програмуудыг эзэмшихээс гадна дууны одоо эвлүүлгийг бас хийн гэх одоо ийм шинэ мэргэжлэр бид нар сургалт явуулж байгаа. За бид эдгээр төгсөгчдөөсөө одоо ажилд аваач гэд нийслэл тандсан байгаа. За энэ юу вэ гэвэл одоо ер нь төрийн бүх байгууллагууд одоо иргэдээс мэдээллийг хүлээж авах. За тодорхой мэдээллүүдийг өгөх одоо ийм утасны операторууд ажилуулдаг. За жишээ нь засгийн газрын 11 гэдэг дугаар шиг. За нийслэлд одоо яг энэ ажлын байран дээр манай хараагүй хүмүүсийг одоо энэ төгсөгчдийг ажилд аваач гэдэг ингээд хандсан хариугаа хүлээж байгаа. Манай төгсөгчд бол ер нь компьютер дээр бол яг жирийн хүний адилаар ажиллах боломжтой гэдгийг одоо хэлмээр байна. За тэгээд бидэнд ямар нэгэн байдлаар жохон дэмжлэг өгөх юм бол бид өөрсдийнхөө хүрээнд бүх энийг хийж чаднаа гэдгийг бол хэлмээр байна. За эцэст нь хэлэхэд харааны бэрхшээлтэй иргэд маань орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн тохиолдолд ямар ч мэрэгчлэр, ямар ч ажлын байранд бусдаас дутхгүй ажиллах боломжтой. За энэ бүх чадвар, мэдлэг одоо ур чадвар манай харааны бэрхшээлтэй иргэдэд байгаа. Тэгэхээр бидний зүгээс хүсэх уриалах зүйл маань бусад төрийн байгууллага, пүүс компаниудад харааны бэрхшээлтэй иргэдийн энэ чадвар боломжийг одоо ойлгож мэдээд хараад тийм ээ эдгээр хүмүүсийг дундаа орж ажилууллаасаа гэдгийг хүсэх байна. Та эдгээр хүмүүсийг одоо хамт олонныхоо дунд оруулах юм бол танай хамт олонны уур амьсгал улам эерэг сайхан болно. Улам одоо эвтэй найртай хамт олон бүрэлдэх боломж бий болдгиймаа гэдгийг эцэст нь хэлхийг хүсэж байна. Баярлалаа.